За сайн бацхан уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За lovejalcik.com-оос хэрхэн бараа захиалах, хэрхэн бүртгүүлэх талаар багахан мэдээллийг багахан бичлэгээр хурдан хүргэх гэж хичээе. За меню хэсэг рүүгээ орно. За байшин дээрээ дарангууд мэдээж меню нүүр хуудас. За энэхүү 3 цэг дээр дарна. Энэхүү 3 цэг дээр дарангууд одоо нэвтрэх хэсэг гэж гарч ирэх байгаа. За ингээд нэвтрэх хэсэг дээрээ дарна. За нэвтрэх хэсэг дээрээ дарангууд бүртгүүлэх гэдэг хэсэг гарч ирнэ. За бүртгүүлэх хэсэг дээрээ дарна. Бүртгүүлэх хэсэг дээрээ дарангууд утасны дугаар, таны нэр, улсаа сонгоно. Хэрвээ Монгол дугаар бол Монгол багвал Монгол утасны дугаараа, Солонгос дагвал Солонгос утасны дугаараа одоо хийгээд хадгалаад нууц үгээ том жижиг үсэг тоо дүрс холиод мартахааргүй хийх хэрэгтэй. Тэгээд зөвшөөрөхтэй дараад бүртгүүлэхдээ дарах юм бол таныг бүртгээд авнаа. За би болохоор өөрөө бүртгүүлчихсэн болохоор шууд нэвтрээд орчие. За намайг санах гээд нэвтрэх гээд ингээ орчин. За ингээ оронгууд дахин энэ 3 зураас уу меню хэсэг рүү оронгууд одоо Lovejal гэд байгаа. За энэ Lovejal дээр дарангууд дахин 3 зураас руугаа орохоор Pixel энэ болохоор тухайн 24 цагийн одоо хямдралууд гарч ирнэ. Costco нь болохоор Costco бараанууд гарч ирнэ. Амин тос болохоор амин тосны талаарх мэдээлэл болон түүхийдүүд байгаа. За бараа бүтээгдэхүүн гэхээс Солонгостойгоо одоо бүх бараа бүтээгдэхүүн ер нь монголчуудын дийлэх авдаг бараа бүтээгдэхүүнүүд тавьсан байгаа. За линк захиалга гэхээр та маань одоо та бүхэн маань өөрийн хүссэн одоо барааныхаа линкийг явуулаад захиалах хэрэгтэй байгаад байгаа. За нэг иймэрхүү. За тэгэнгუთ за big sales хямдралын бараа авлаа гэж бодоход энийгээ сагслаад тийм ээ энэ сагсныхаа зурган дээр дарангууд сагслагдж байгаа гэсэн үг байхгүй юу? За сагслаад тэнгуутаа сагсныхаа дээшээ дахиад дарна. Тэнгуут сагслагдаад за энэ дээр бас одоо ингээ мөнгөн дүнгээ сайн харах хэрэгтэй. Вонорын төгрөгөөрийн за үргэлжлүүлэх дарлаа. Үргэлжлүүлэх дарахаар энд ингээд улсаа сонгоно, каргогоо сонгоно, хаягаа бичнэ, нэмэлт мэдээлэл. За улсаа сонгохдоо Монгол за окей. За экспресс хурдан карго, энгийн карго за гэдэг ч юм уу тийм ээ. Экспресс карго. За энэ дээр хаягаа одоо юу гэдэг дэлгэрэнгүй бичиж болно тийм хан уул 8 дугаар хороо дэнжин 7 248 47 гэдэг ч юм уу тийм ээ. 47 гэдэг ч юм уу. За энэ гот нэмэлт мэдээлэл. Хэрвээ та одоо нөгөө кремтэй, сайзтай ч юм уу тийм ээ кодтой бараа авах гэж байгаа бол тийм ээ крем бол 21 номер авах гэж байна. За хувцсыг авах гэж байгаа бол тийм E3 XL авнаа гэд ингээд мэдээлэл явуулах хэрэгтэй. За ингээд мэдээлэл явуулахаар танд дахин ийм санамжийн дансны дугаарууд гарч ирдэг. За энэ бол Солонгос данс, энэ бол Монгол данс байгаа. За та бүхэн маань энийг эзэс хийгээд тэгээ дансандаа мөнгө өгөх хэрэгтэй. За тэрний дараа бас юу байгаа? Энэхүү мэдээлэл дээр болохоор одоо та төлбөрөө хийсний дараа өөрийнхөө захиалах хэсэг рүү ороод одоо баримтаа явуулаарай гэсэн үг. За ингэнгууд төлбөрөө хийчлээ тийм үү? За төлбөрөө дансанд хийчлээ. Меню хэсэг рүү орлоо. My portfolio руу орно. За миний захиалга гэдэг рүү орлоо. За тэгэнгүүт энд төлбөр илгээх ингээд товч байгаа. За энэ дээр дараад 6 оруулна гэсэн үг одоо төлбөр илгээх тийм ээ. За ингээд зургийг дараад за зургийг дарчлаа тийм үү. За зургийг дараад за баримт илгээх гээл ингээл болоо. За ингээд илгээнгууд хүлээгдэж буй гэж гарч ирнэ. За ингэсний дараа одоо та би эндээс баталгаажуулаад таны бараа байна байхгүй шалгаад баталгаажуулаад танд өгөнгүүд танд энэхүү мэдээлэл гарч ирнэ. Каргонд ирэх хоног хугацаа, Монголд очих хоног хугацаа. Тэгээд баталгаажсан гэдэг гарч ирнэ шүү. За, иймэрхүү маркаар та бүхэн маань
захиалгаагаараа илүү бас гоё дэлгэрэнгүй бас тайлбар хийж илүү бас хүнд хүрэхийг хичээж байгаа учраас та бүхэн маань сонирхож үзээрэй. Баярлалаа. Манайхаар үргэлжлүүлээрэй. Бас баярлалаа.